Ремонд. За өдрийн мэнд. За өнөөдөр хичээлд эрхлийн зарчим талаар ярья. За эрхлийн зарчим. За үүнийг ерөнхийдөө 4-р ангиас дээшээ хүүхдүүд ер нь бодож эхлэхэд гэмгүй энэ 3 хүүхдүүд бас сайн хүүхдүүд бодож байж болно. За багш нар бол бүгд өөрсдөө бодох хэрэгтэй сэдвийг. За яг эрхлийн зарчим хэрэг юу юм бэ л гэдэг энэ үндсэн санаагаа л ойлгочих юм бол маш олон бодлого төр хэрэглэнэ. Боломжтой болгох ч юм уу, график онол ч юм уу, ер нь байрлуулалттай холбоотой ч юм уу маш олон бодлогод ер нь хэрэглэнэ. За ер нь үндсэн санаа юу юм гэхээр би нэг хамгийн амархнаар авъя л да хоёр хайрцаг үе надаа. За хүмүүс их тор туулайны зарчим гэж ярьж л байдаг. Хайрцаг туулайны зарчим гэж ярьж байдаг. Хоёр хайрцаг би 3 айлмтай бай. За би 3 айлмаа гэд бичиж. За тэгвэл би айлмнуудыг хоёр хайрцагт хийе л да. Тэгхийн бол эндээс юу хэлэх юм бэхээр ядаж хоёр айлмтай хайрцаг ядаж нэг болно. Эсвэл 3 айлмтай хайрцаг болдож болно. Гэхдээ за 3 айлмтай хайрцаг болдохгүй гэж болно. Ер нь ядаж хоёр айлмтай хайрцаг ядаж нэг болтно гол санаа. За тэгэхээр юу хэлээд байгаа юм бэ? Би 3 айлмаа нэг хийчихээ л да. Би нэгсэндээ хоёроос цөөхөн өвдөх гэд үзээ л да байрлуулах гэд үзье. Тэгэхээр бол 3 дахь айлмыг би энэ хоёр айлнагт хийхээр аль нэг хайрцаг заавал хоёр айлмтай болж байгаа. Энэ л юм үндсэн санаа. Тэгэхээр энийг ерөнхий тохиолдолд хэлчих юм бол энэ ширхэг хайрцагт энэ ширхэг хайрцаггүй. Тэгээд дийшээ энэ дээр нэмэх нэг ширхэг юу вэ? Одоо туулай вэ? За туулайнууд байгаа шүү. Туулайнууд. Тэгтээ энэ дээр нэмэх нэг ширхэг. За хайрцагны тоол энэ. Тэгвэл эндээс юу томьёолох вэ гэхээр энэ ширхэг хайрцагт энэ дээр нэмэх нэг ширхэг туулайг хийхэд хоёр туулай ядаж хоёр туулай орсон хайрцаг заавал нэг болно. Заавал нэг болно. Ядаж хоёр туулай орсон хайрцаг заавал нэг болно. За энэ үш одоо анх сурж байгаа хүмүүс ерөнхийдөө яаж болно? Том зүгээр энэ тухайн тохиолдолд бодож үзэж болно. 4 хайрцаг бай. 5 туулай бай. 4 хайрцаг 5 туулайг хийхэд 2 туулайтай хайрцаг заавал нэг болно. За энэ л юм үндсэн мессеж нь. За тэгээ бодлого дээр гоё ашиглаж сурах нь бид нар нэлээд олон бодлого бодож санаагаа зөв ашиглаж сурснаар ерөнхийдөө болно гэсэн үг. За анги 13 сурагчтай. За жишээ бодлого үү. Жишээ 1. Анги 13 сурагчтай. Ижил сард өрсөн 2 хүүхэд заавал болдохыг батлая. Анги 13 сурагчтай. Ижил сард төрсөн 2 хүүхэд заавал нэг болтно гэж бодлоо. За гэж батлая гэж. За тэгвэл ерөнхийдөө би одоо нэг хайрцаг туулаагаа сонгох чинь ерөнхийдөө би сар ярьж байгаа юм чи би 12 ширхэг сараа би хайрцаг гэдээ авчих. Одоо 12 ширхэг сар уу. 1-р сар, 2-р сар, 3-р сар, 4-р сар гэх мэтлэн надад 12 хайрцаг байгаа. Хүүхдийнхнүүдэд би нэг А1, А2 гэж нэрлэж гэх мэтлэн 13 хүүхэд юм чи 13 хүртэл хүүхэд байгаа гэсэн үг. За тэгвэл би 13 хүүхдийг 12 сард хуваарлая л да. За тэгээ бодлогын эсрэгээс нь би аль болох нэг ижил сар төрөөгүй байхаар бүх сард нэг хүүхэд оруулчих. Би энд жишээ нь А1-ийг энд А3 гэх юм уу. Ингээ бүгдэнд нэг хүүхэд оруулчих л таад л. Гэтэл нэг хүүхэд үлдэнэ. Энд нэг А хэд гэдэг чинь дурыг нэг А гэдэг хүүхэд үлдэн штэ. Энэ хүүхэд энэ 12 сарын аль нэг хайрцаг руу заавал орно штэ энэ 12 хайрцагийг. Тэгэхээр ижил сард орсон хайрцаг ижил сард төрсөн 2 хүүхэд заавал нэг болдож байна. Нөгөө эрхлийн зарчмаар. Одоо энэ дээр тайлбарлахдаа эрхлийн зарчим 9-оор 12 сард 13 хүүхдийг хуваарлахад аль нэг сард заавал 2 хүүхэд хуваарлагдана, ноогдно гэдэг ч юм уу те. Энийг л хэлчихэд хангалттай.
За. За тэгвэл одоо жаахан дахиад амархан бодлогонуудыг нөхнөөлж бодцгоё. Жишээ 1 үүсэн, жишээ 2 гэж. За жишээ 2 нь болохоор 18 айлмыг 5 тавгт хий. 18 айлм байгаа. 5 тавг байгаа. За 3-аас дээш алимтай тавг дор хаяж 1 болтохыг батлая. 3-аас дээш алимтай тавг дор хаяж 1 болно гэж байна. За би 5 тавгаа би хайрцаг гэж сэтгэе. За тэгвэл би бодлого маань ингэж байгаа шүү дээ. 3-аас дээш алимтай тавг дор хаяж 1 болтохыг батлах гэдэг. Тэгвэл бүгдэнд нь 3-3-ыг хийчихээ л та. 3-3 хийчих. Тэгэх юм бол нийт 15 алим болно. Тэгэнгүүтээ одоо үлдсэн дахиад надад 3 алим үлд. Тэр 3-аа би яаж чиж болно гэдэг. Тэгэхээр 3-аас дээш алимтай тавг заавал 1 болтоод байна гэсэн үг. За бодлогыг нэг жоохон хөндрүүлъя л да. Ийм бодлогууд ээ. Жишээ 3. За багш нар бол 5 6 дугаар ангийн хүүхдүүд бодоход тохиромжтой 4 5 6. Дурын 6 натуралтай бай. Дурын 6 натуралтай бай. А1, А2, А3 гэх мэтлээ. За 4, А5 гэж. Ялгуур нь 5 хуваагддаг. 2 тоо заавал олдно гэдгийг батлая энэ дотор. А-яас А-G-г хасахад 5 хуваагддаг тийм 2 тоо заавал олдно гэдгийг батлая. За тэгэхээр одоо би тэрхлийн зарчим ашиглах юм маш урд нь шийднэ. За тэгвэл тоог 5 туухад ямар үлдэгдлүүд үү? Тэрийг сонирхъя. 0, 1, 2, 3, 4. За 5 гэж ирээд 5 ч нөө буцаа 0 болчих учраас ийм 5 үлдэгдлүүд учраас би энэ 5 үлдэгдлээ хайрцагаас сонгочих. За би тэгвэл энэ 5 хайрцаг руугаа 6 тоогоо хуваарлаа. 6 тоогоо хуваарлаа. За яаж ч оржуулна? Тэгэхээр тэрхлийн зарчим ёсоор ийм ч дээ. Энэ 5 хайрцаг руу 6 тоогоор хийхээр аль нэг хайрцагт 2 тоо заавал орно мөн үү? Ядаж 2 тоо орно. Тэгвэл ижлэхэн 2 тоо ордог. Тийм нэг хайрцагт нь одоо нэг 2 тоо орчих л дээ. Нэг тоо А1 нь А2-тэй А3-тэй ч юм орчих л доо. Тэгэхээр ижил үлдэгдэл өгж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл ижил үлдэгдэл өгдөг тоонуудын 5 туухад ижил үлдэгдэл өгдөг тоонуудын ялгуур заавал 5 туагдана. Одоо жишээ нь А1 гэдэг тоог 5 туахад за энэ үлдэгдлийн тэмдэглэгээ би ашиглажээ. 5 туахад нэг R үлдчихээ л да. Энэ юу гэсэн тэмдэглэе гэхээр A1-ийг 5 туахад R үлдэнэ гэдэг тэмдэглэгээ шүү энэ 3 зураас. За тэгвэл А бас нэг дурын тэр нэг хайрцагт орсон тоог нь 3 гэсэн бол энэ нөгөө бас л R үлдэнэ нөгөө нэг хайрцагт орсон тоонууд учраас. Тэгвэл эндээс ялгуур нь A1-ээс санаа 3 ихээс нь байгаа ялгуур заавал 5 туагдана. Хуваагдахгүй юу 0 болт. За тэгэхээр энэ талаар сайн судлаад үзээрэй. Одоо тэгвэл дурын 100 тоон дотор ялгуур нь дурын 101 тоон дотор ялгуур нь 100 тоогдох 2 тоо заавал олдно гэдэг ч юм уу. Гэх мэт ингээ бодлого зохиогоод иж болно.